хэлээ. За өдрийн мэнд хүргэе ерөнхий сайд. Өнөөдөр ээжүүд маань гадаа талбай дээр одноо ингэртэй зүгээд хүүхдүүдийн төлөө бид бас удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Ээжүүд маань ч гэсэн саналаа хэлж байна. Бид нар ямар төр энд хүүхдүүдийг хамгаалах бодлого хийж байна. Энэ тамхины асуудал юу болж байна гэдэг асуудлыг хэлж байна. Ерөнхий сайдаа энэ электрон тамхины асуудлыг бид нар хүүхдүүдтэй хугацаатай тесрэг бөмбөг үүрүүлчихэд явуулаад гэнэ гэдэгтээ санал нийлэх үү. Тамхины ялдын тухай хуулийг санаачилж оруулсан Улсын хурал дээр энэ ажлын хэсэг нь хуралдаж чадахгүй гацсан. Үүгээрч барахгүй Евразийн төр хилцээр буюу худалдааны хилцээрийг Монгол улс 5 улсын засгийн газартай байгуулж одоо 7 сарын 22-нд энэ хилцээр хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хилцээр дээр янжуур тамхины гайлын албан татварыг тэглэж орж ирсэн. Энийгээ засах үүргийг энэ оны 4 сарын 15 гэхэд засгийн газраас оруулж иж дотоодын хууль тогтоомжоор онцгой албан татвараараа нөхөж орж ир гэдэг үүргийг өгсөн боловч өдий хүртэл энэ зүйл орж ирээгүй байна. Хямд өртөгтэй янжуур хуулийн зохицуултгүй электрон тамхи энэ улсад үнэхээр хүүхдүүдтэй үүрүүлсэн хугацаатай тесрэг бөмбөг гэж та үзэж байна уу? Та энэ асуудал дээр намын дарга ерөнхий сайдын хувьд манлайлалт үзүүлж хүүхдүүдийнхаа эрүүл мэндийг хамгаалахын төлөө улсын хурлаас гаргасан энэ үүрэг чиглэлийг биелүүлэх ажил дээр хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг асуумаар байна. Ерөнхий сайд хариулъя. Евразийн эдийн засгийн холбоотой хийсэн чөлөөт худалдааны хилцээрийн дагуу гайлын тариф тэглэгдэж байгаа. Тэгээ яг энэ нэг талаасаа бол энэ инфляцийг бууруулахад бас тодорхой нэг хувиар хувь нэмрээ оруулах бодлого мөн дээрээс нь экспортыг дэмжих үе дотоодын үйлдвэрлэгч нарыг олон улсын зах зээл дээр гаргахад дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр таны яг тавьж байгаа асуудал бол зөв гайлын тариф тэглэгдээ ороод ирэхээр за одоо энэ электрон тамхиг дэмжиж байгаа бодлого болчихгүй гэж санаа зовж байгааг би ойлгож байна. Тэгэхээр төсөвтөд дагалдуулж онцгой албан татварыг нэмж орж ирнэ. За тийм шийдэлтэй бол хүрсэн гэдгээ өмнөж би илэрхийлж байсан. Тэгэхээр одоо бол зөвхөн нэг улс төр ихээсээ илүү онцгой татвараараа зохицуулаад явах нь өөрөө зөв бодлогоо гэж үзэж байна. Тэгэхээр хүүхдүүдийг бол одоо энэ электрон тамхинаас хол байх, электрон тамхинаас холдоход бол анхаарах ёстой. Үүнийг ч гэсэн нийгэм олон нийтэд бол бид ярьж таниулж ойлгуулах ёстой. Та үүн дээр бас тодорхой манлайлал үзүүлж ажиллаж байгаад бол би бас талархдаг. Тэгэхээр цаашдаа бол мэдээж энэ хүүхдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл байдлыг бий болгохын тулд бол тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна. Ерөнхий сайд хүүхдийн төлөө зөвлөлийн дарга байдаг. Би анхныхаа хурлыг хийсэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд үүрэг даалгавар өгсөн биел бараг 100% биелээгүй гэж би дүгнэлт гаргасан. Сая бол тодорхой арга хэмжээнүүдийг авчлаа. Үнэхээр нийгэмд үүсгэж байгаа цочирдон олон нөхцөл байдлууд бол ээж аавд бид бүхний бас сэтгэлийг сэртгийлэн үйл явдлууд өрнөж байна. Тийм учраас хүүхдийн төлөө ажиллах нь бол манай засгийн газрын бодлого байна. Тэгээ танд би өмнө нь байр суурь илэрхийлж ирсэн төсөв дагуулад онцгой татвараа нэмээд оруулаад ирнэ. Тус. 1 минутын их байгаа үү? Тус. 1 минут авах юм уу? 1 минут өгье. Амжимэг гişүүд. За төсөв дагуулж орж ирэх юм бол ерөнхий сайдаа 7 сарын 22-ноос дараа оны 1 сарын 1 хүртэл ямар ч татваргүй тамхи орж ирэх нэ. Энэ тамхинаас болж жилд Монгол улс 4300 хүн иргэнэ амин нас нь өвчлөлийн улмаас алддаг. Өдөрт 13 хүн гэсэн үг. Тэгэхээр энийг ингэж сул чөлөөтэй 6 сар татваргүй оруулж ирэх нь хэний эрх ашигт нийцэх юм бэ? Монгол улсын нийт иргэдийн эрх ашигт бол нийцэхгүй. Цөөхөн хүний эрх ашигт бол нийцэж магадгүй. Энэ асуудал дээр түрүү жил 12 сард энэ улсын хурлын тогтоол гараад 4 сарын 15 хүртэл оруулж ирэх асуудал дээр эсүүлтгүй гаргасан сайд нартаа та хариуцлага тооцож чадах уу? Энэ хүүхдүүдийнхаа эрүүл мэндийг хамтдаа уушиг эрүүл мэндийг нь хулгайлж байгаа энэ асуудалтай бид нар тэмцэж хамтдаа зогсож чадах уу гэдэг дээр би хариулт авмаар байна. Ерөнхий сайд хариулъя. За гайлын татварыг тэглээд онцгой дээр нь ижил тогтоож оруулж ирж асуудлыг шийднэ. За
5 дугаар сарын 31-ээр нөө хөрөнгө оруулалтын нөө тендер хугацаа дуусж байгаа. Түүнээс шалтгаалаад төсөв тодтох уу, намрын эргэжил шууд төсөв барих уу гэдгийг шийдвэрлэе. Хэрвээ тодтох шаардлагатай гэж үзвэл шууд авч орж ирнэ. Намрын төсөөр шууд ирэх одоо намар хүртэл тодтол хийхгүй гэж үзвэл энэ 31-ээс шалтгаалаад хийхгүй гэж үзвэл би дангаар нь бас өргөн мэдүүлэхэд бэлэн байна. Тэгээ ингэж шийдвэрлээд явъя. Харин нөхдөдөө хэлэхэд энэ тамхинд онцгой татвар нэмэхээр нөгөө татвар нэмлээгээд битгий шүүмжлээд байгаарай гэдэг. Дээрээс нь яг таны хэлдэг зөв, энэ одоо зарим татварын бодлогууд чинь цөөхөн хүнийг дэмжиж байна шүү. Тийм учраас тэр нэг хүн мөрийг анхаараарай. Тэр цөөхөн хүн зориулагдсан хууль байлаа шүү. Нэ саран чулуун шүү. За сайн байна уу?